За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай багийн хувьд та бүхэндээ хөрвүүлгийн аппликейшнуудыг өнөөдрийн хувьд танилцуулах байгаа. Манай багийн гишүүд нь Хонгорзул, Лавгсран, Баярмаа нар байна. За та бүхнээс ямар хөрвүүлгийн аппликейшн хэрэгцээндээ ашигладаг вэ гэж асуувал хүн болгон өөрсдийн хэрэгцээндээ нийцсэн хариултуудыг өгөх бах. Жишээ нь болор тойл, Kimo, Монгол бичиг зэрэг аппликейшнуудыг дурдах баха. Гадаад улс сургуулийн үндэсний бичгийн хэрэглээ мэдээллийг нэмэгдүүлэх хамгийн тохиромжтой бол болор тойл юм а. Хүмүүсийн хэдийн танилцуулсан болор тойл нь англи, герман, солонгос, япон, хятад, орос зэрэг хэлний тойл бичигтэй бөгөөд та эдгээр хэлнээс альнаас нь ч хайлт хийсэн бэ орчуулга нь монгол бичгээр болон кирилл үсгээр гарч ирдгээрээ онцлогтой. Хэрвээ та үгүй хапыг бүхэлд нь үндэсний бичиг рүү шилжүүлбэл бүр илүү сонирхолтой сацуу монгол бичгийн улам хурдан сайжруулахад нь үлэмж үр дүнтэй болох болно. Дараагийн аппликейшн болохоор Монгол бичгийн ап байгаа. Энэхүү аппликейшн нь монгол бичгийн огт уншиж бичиж чадахгүй хүнээс эхлээд үндэсний бичгээр нэлээд гарамгайс уншиж бичдэг нэгэн чинь апыг хэрэглэх боломжтой ба уг апаас та үндэсний бичгийн анхан шатны хичээлүүд болох үсгийн зурлага, нэр бүтэц, үгэнд орох байр зэргээс эхлээд гар бичмэл хичээгүй бичвэр, барын бичиг, үсэг их ёс, татлагын бичээгээд хүндэвтэр хийгээд эрдэм шинжилгээний судалгаанч тус болох мэдлэгийг үн төлбөргүй авах боломжтой. Одоогоор бидэнд цахим хэлбэрээр буй бараг л цор ганц их хэлний тайлбарт тойл бол монгол тойл юм а. Энэ тойлоос их хэлнийхээ хамгийн өргөн хэрэглээний 80 гарч үгсийн тайлбар иш зүйлт хоршоо холбоо үгийн үгсийг мэдэх боломжтой. Энэ дээр хамгийн гол нь тухайн үгийнхаа монгол бичгийн хувилбарыг харах боломжтой. Судалгаагаар дундаж төрлөх хэлтэн ойролцоогоор их хэлнийхээ 15,000-аас 20,000 үгийн бүл буюу гүүх, гүйлт, гүүх харих, гүн явах зэрэг нэг бүлийн үгсийг мэддэг гэдэг. За дараагийн ап нь болохоор өмнө дурдсан монгол бичиг гэдэг аптай зориулт болон агуулгын хувьд ижил бөгөөд харин доторх загвар нь өмнөхөөсөө илүү дээр бөгөөд сонирхолтой анхаарал татсан байдлаараа илүү онцлог болж өгч байгаамаа. Үндэсний бичиг ап нь видео хичээлүүд, дэлгэцтэй цагаан толгойн үсгүүдийг бичиж дасгал, тулгуур ойлголт бүхий 100 үзүүлэн хичээлүүд болон өөрийгөө сорил гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд биедээ суралцахаар зорьсон хэн бүхний заавал татах апын нэг билээ. Уг ап монгол бичиг апаас ялгарах өөр нэгэн онцлог нь гар бичмэл, хичээнгүй бичвэр, барын бичиг, үсэг их ёс, татлагын бичиг зэрэг илүү ахисан түвшний сэдвийг тайлбарласан хичээнгүй бөгөөд түлхүү үндэсний бичгийн хэрэглээнд голчлон анхаарсан шийдэлтэй билээ. Тунгамал тойл нь дээр дурдсан чимгээ хэмээх монгол хэлний дуу яриа боловсруулагч технологийн тусламжтай таны хэлсэн үгийг танин тухайн үгийн салаа утгуудыг үндэсний бичгийн хувилбарт харуулдаг нь анхны монгол дуу авигаар хайлт хийдэг тойл болсон юм а. Гадуур алхаж явахдаа эсвэл цайны цагаараа, хичээлийн цагаараа гинэт ямар нэгэн үндэсний бичгээр хайх шаардлагатай болвол тунгамал тойл танд хамгийн тохиромжтой. Түүнчлэн монгол бичгийг дөнгөж сурч эхэлж байхдаа эсвэл өвөрмөц уламжлалт бичлэгтэй үгсийг тогтоож байхдаа уг апыг ашиглаад өөрийгөө зөв бичсэн эсгээд тэр дорн шалгах боломжтой. Өнөөдрийн хичээл энэ хүрээд өндөрлөө. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.